Монгол Улсын тэргуун шадар сайд энх хоёр хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байх үед төсвийн 3.2 тэрбум төгрөгийг ажилчдын орон сууцны дэмжлэгт зарцуулжээ. Тодорхойлбол Улсын хурлын гишүүн Минт сайхны зүгээс шадар сайд энх хоёрыг төрийн яамыг өөрийн тойрог руугаа нүлгэж сонгуулийнхаа штаб болгосон хэмээн шүүмжиллээ. Нөгөөтэйгүр хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан уул аймагт шилжснээр дагаад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нийт зээлийн 90% нь зөвхөн Дархан уул, Сэлэнг, Төв аймгийн аж ахуй нэгжүүдэд олгогдсон байна. Иймээс энх хоёрыг тэргуун шадар сайд болж шагнагдах бус эсрэгээрээ шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Харин энэ асуудалд тэргуун шадар сайд энх хоёр тайлбар өгөхөөс татгалзлаа. За хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамыг Дархан хотод нүүлгэхэд төсвөөс 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Тэгвэл үүнээс гадна хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны харьяа хөдөө аж ахуйн биржийн хуримтлал ашигаас 3.2 тэрбум төгрөгийг яамны 45 ажилтан, харьяа агентлагийн 7 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрт олгожээ. За хувааж үзэх юм бол нэг ажилтанд дунджаар 75 сая төгрөгийг орон сууц худалдан авахт нь зарцуулсан байна. Энэ бол тэр би бол одоо юу гэж харж байна гэхээр энэ бол тэр биржийн захирлын одоо гаргаад бие дагаад гаргасан шийдвэр биш. Энд эрхлэхгүй албан тушаалтан нөлөөссөн учраас энэ хүн одоо хөдөө аж ахуйн биржийн ажилчдад байр авч гисэн бол нэг өөр ойлголт. Хөдөө аж ахуйн яам жижиг дунд агентлагийн ажилчдад яхаараа хөдөө аж ахуйн бирж төрөмжлөлт компани байрны урьдчилгаа хийж 3.2 тэрбум төгрөгийг аваачаад байрны урьдчилгаа хийсэн байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагч шалгах хянуулах ёстой, шалгах ёстой, тэр холбогдох сайд даргалар нь хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. За төрийн өмчт компаниуд ашиггүй ажиллаж байна хэмээн шүүмжилдэгч эсрэгээрээ хуримтлагдсан ашгийг нь яамны ажилчдад орон сууцны дэмжлэг болгон тараасан үйлдэлд сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж Улсын хурлын гишүүн Минт сайхан үзэж байна. За түүнчлэн нүүдэл суудалд 5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулж байгаа ч эсрэгээрээ хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам бүрэн нүүж чадаагүй хоёр талд ажиллаж байгаагаас үйл ажиллагаа нь улам бүр төвөгтэй байдалд оржээ. Ер нь яг бодлогын яамны хувьд бол хоёр талтай үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёр талтай өөрөөр хэлбэл энэ Улаанбаатар хотод нэг 40-50-д албаагчид, тэнд бас нэг 40-50-д албаагчид гээд. Тэгэхээр яг бодлогын яамны хувьд бол ийм хоёр талд бас үйл ажиллагаа явуул. Одоо дархнаасаа бүгдээрээ одоо өглөө гараа тавхивал тэгэл ороо очих тий. Тэгэхээр нөгөө зардлын хувьд бас аюулгүй байдлын хувьд, зорчих хөдөлгөөний хувьд тий. Тэгээд ийм одоо асуудлууд ер нь бол нөхцөл байдал байна. Зэмс хүнсөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамыг Улаанбаатар Дархан хотын аль нэг талд нь 100% гаргах нь чухал байгааг шин сайд нь учрууллаа. Тус яамыг Дархан хотод нүүлгэснээс хойш анхаарал татаж байгаа бас нэгэн асуудал нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл олголт. Тодорхойлох юм бол 2025 он жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 13.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгосноос дийлэнх буюу 7.7 тэрбумыг нь зөвхөн Дархан уул аймгийн аж ахуй нэгжүүдэд үлдсэнийг нь Сэлэнг, Төв аймгийн аж ахуй нэгжүүд хуваан авчээ. Сүүлийн үед бол зөвхөн Дархан Сэлэнгэд энэ зээл явж байгаа. Ийм байж болохгүй. Миний хэлээд байгаа төрийн бодлогыг аваачиж тойрог дээрээ штаб болгож болохгүй. Сонгуулийн штаб болгож болохгүй. Маш олон одоо бодлогын алдаа гарч байгаа. Энэ асуудал дээр би бол харин холбогдох сайд нь хариуцлага тооцоолох биш, бүр дэвшээд сайд тэргуун шадар болоо явчихж байгаа. Ер нь сайдад ингээд нөгөө аль бүсэд яаж хуулах эрхийг одоо хуулиараа зөвшөөрсөн юм лээ. Тэгэхээр энийг бол одоо сайд одоо гүйцэтгэх журам баталж одоо энийг хэрэгжүүлэхээс илүүтэй ерөөсөө хуульчлаад өхөн зөвлөж бодож байгаа. Одоо тэр бизнес эрхлэгчийн тоо татвар төлөлд эдийн засгийн нөхцлүүдийг харгалзаад яг орон нутгийн хөгжлийн санг тэгж хуурилдаг шүү дээ. Шударгаар гэсэн үг ямар нэгэн одоо сайд даргын үзмжээр биш. Хуулиар хуурлан тэр шиг тийм тогтолцоог оруулахаар шинэ хуулийн төсөл төр бол одоо бэлдсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг өмнө нь аймаг бүрт тэгш хуваарлж шаардлага хангасан төслүүдэд олгодог байсан. Гэтэл өнгөрч буй 1 жилийн хугацаанд зөвхөн Дархан уул, Сэлэнг, Төв аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд давуу эрх олгосон байж болцшгүй асуудал харагдаж байна. За үүнийг ч Улсын хурлын гишүүн Минт сайхны зүгээс хөндөж төрийн яамыг тойрогтой нүүлгэж сонгуулийн штаба болголоо гэдэг шүүмжлэлийг илэрхийлэн шагнагдах бус эсрэгээрээ шалгуулах ёстой гэлээ. Харин уг асуудлаараа Монгол Улсын тэргуун шадар сайд энх хоёроос тайлбар авах гэсэн боловч одоо өөрийнх нь хариуцах асуудал биш хэмээн тайлбар өгөхөөс татгалзсан юм а.